Сайн байцгаана уу. За өнөөдрийн бичлэгтээ тавтай морой. Би өмнө нь K-pop аудишны талаар бичлэг хийжсэн. Тэр бичлэгнийхаа part 2-ыг хийхээр шийдсэн байгаа. Энэ бол part 2 хүртэл яг явъя гэсэн төлөвлөгөө бол байгаагүй. Тэснийг бодоход өмнө нь хийсэн бичлэг дээр маань маш олон хүмүүс ингээ асуух зүйл байгаад комент амир их үлдээсэн байсан. Мөнди амир орж ирсэн бас хүмүүс их байсан. Тэр болгонд reply хийгээд эсвэл DM-д нь хариулсан ч гэсэн энэ асуултыг бас өөр хүмүүс мэдхийг хүсэж магадгүй ах гэж бодоод ингээд Q&A буюу бүх комментуудад хариулахаар ингээд сууж бай. Бичлэгээ дуустал надтай хамтаагаарай. Бас Instagram-ын маань дагдаг хүмүүс бол мэдж байгаа ах. Би Instagram дээр маш итгэвтэй байдаг. За тэгээд хэрвээ дагдгүй юм байх юм бол миний Instagram-ыг бас сонирхоод үзээрэй. Мөн асуухыг хүссэн, мэдхийг хүссэн зүйл ах юм бол би хизээд хамаагүй бүгдэнд нь хариулдаг байгаа шүү. Комментод болохоор ер нь маш гоё урмын үг хэлсэн хүмүүс зөндөө байсан. Мундаг байна, хөөрхөн байна гэх мэтчлэн. Энэ бүгдийг уншаад бүр амар гоё байсан. Амьдралдаа ийм олон гоё урмын үг анх удаа авч үзсэн болохоор бүр амар гоё байсан надаа. Миний асуулт болохоор та хэдэн настай вэ гэж асуусан байсан. За би болохоор одоо бол 23 настай. SM тэнцэн нас маань гэх юм бол би 21 настай тэнцэжсэн. Хамаагүй хөгшин нас гэх юм уу? 21 гэдэг чинь бол айдол насны дунд бол аль хэдийнэ дебют хийгээд 4 жил 3 жил болсон байх хэвээр нас. Гэсэн ч гэсэн би ерөөсө бууж өгөөгүй, шантраагүй. Тэгээ маш сайн бэлтгэлээ хийгээд дебют хийж чадаагүй ч гэсэн ер нь өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх гээд тууштай хичээж үтсэн байгаа. Одоо 19 настай. Нас маань оройцсон байх таа гинэ. За одоо намайг сонссон бах би 21 наснда ингээд тэнцэж болсон. За тэгэхээр 19 нас гэдэг бол ер нь айдолын хувьд бол жоохон оройцсон насын хувьд нас. Тэглээгээд бууж өгөхгүйгээ. Одоо дебют хийж байгаа наснууд бол Солонгост 15, 6, 7 гэх мэт наснууд байгаа байхгүй юу? Ч гэсэн ерөөсөө бууж өгөхгүйгээр ямарсан оролдоод үз. Юуны магад тийм бидтэй бас болчих юм бэлүү? Мэдэх хэрэгтэй байгаа юм заавал хариулаад өгөөрэй. Хэрвээ бэлтгэгдэж болчихвол entertainment цаанаас өөрөө байр мэтийн зүйлд оруулах болов уу? Эсвэл энэ нь хувь хүний асуудал уу? Мөн хамгийн дэжгүй санагдаж байгаа entertainment-а нэрлэеч гэдгийгсэн байсан. Мэдээж бэлтгэгдэж болчих юм болвол тэр бол тухайн entertainment-аас шалтгаална. Чи аль алдартай, нэр хүндтэй entertainment-д орж байгаа төдий ч нэгээрээ юу айгуу сайн авна. Байраар хангаж өгнө. Гэх мэтчлэн зүйлүүдээр бол сайн хангаж өгнө. Хэрвээ жоохон мөнгө муутай дөнгөж эхэлж байгаа entertainment-д орох юм бол баг чамаас мөнгө авдаг ч entertainment байдаг. Гэхдээ ер нь аль ч entertainment-д чи байраар хангагдаж байна. Хоол одоо хичээл авч яана гэдэг чинь дебют хийснийхаа дараа тухайн төлбөрийг чиний цалингаас суутгаж авна гэсэн үг байхгүй юу? Болохоор ер нь бол яг хуу тийм хангаж өгдөг газарч байна. Ер нь гэхдээ ихэвчлэн хангаж өгдөг гэж миний хувьд бол сонсч ирсэн. Хамгийн дэжгүй санагдаж байгаа entertainment гэх юм бол миний хувьд бол аль болох дээр 4 одоо lag entertainment байгаа шүү дээ. JYP, SM, Hype label, YG жоохон томруулж зүтгэсэн дээр гэж би бол боддог. Жижиг компанид орж буу юм бол байхгүй. Гэхдээ ер нь бол ингээд хүүхдүүдийн ярианаас сонсох юм бол жоохон дебют хийсэн ч гэсэн хэцүү байх магадлал өндөртэй. Хамаас буцаага цалин өгөхгүй байх ч юм уу дебют хийсний дараа. Эсвэл тренер байх чинь маш олон юм зардал гарах магадлалтай байдаг гэж би сонсч байсан. Одоо 11 настай даанч би солонгос явж чадахгүй. За 11 нас бол яг болж байгаа байхгүй юу? Хэрвээ хичээх юм бол тренер олж болно. Солонгос явж чадахгүйсэн ч гэсэн онлайнаар аудишн өгөх боломжууд их байдаг. За онлайнаар яаж өгөх вэ гэх юм бол орохыг хүссэн entertainment-ийнхаа сайт руу ороод аудишн гэсэн цэц рүү дараад тэгээ өөрийгөө бүртгүүлээд мөн саналцуулж байгаа бичлэг, дуулж бүжиглж байгаа бичлэгээ явуулахад тэнцэн тохиолдолд имэйлээр чамд буцаад хариу ирдэг. Аудишныхаа 1-р шатанд тэнцээд 2-р шатанда Солонгос явж орж чадахгүй бол яах вэ? YG entertainment-д монгол хүн авдаг болов уу? Ер нь бол монгол хүн авна гэсэн юм бол яг юм заацсан юм бол байдаггүй. Гэхдээ ер нь бол манай монголчин нөгөө хүн амын тоо айгу цөөхөн. Тэнгүүд одоо жишээ нь хэрвээ Монголоос хүн дебют хийлээ гэж бодоход Монгол тоглолт тухайн хамтлаг тоглолтоо хийхэд хэр ашиг орлого олж альбом их зарагдах вэ гэдгийг бас жоохон бодож үздэг юм шиг санагддаг. За тэгэхээр ер нь бол жоохон юм хүн ам цөөхөнтэй K-pop
салбар хөгжөөгүй байгаа орны улсын хүн дебют хийх тохиолдол байхгүй бол биш. Бус одоо Хятад, Америк, Австрали гэх мэтчлэн улсуудыг бодох юм бол магадлал цөөхөнтэй гэж магадгүй. 20 дугаар шатндаа орж чадахгүй бол яах вэ гэхээр бол нэгт тэнцэнэ гэдэг чинь ийм энэний дээр гарахаар одоо энэ үртлээлээ гэхэд бол чи 1-р шатндаа тэнцсэн байна гэдэг чи ер нь бараг таллаас арай тал хүрхгүй мэхэд талаас ер нь нэг иймэрхүү хувийн чи биелүүлсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь 1-р шатнд тэнцэнэ гэдэг чинь чиний бүх имиж чинь тухайн компанид ер нь бол таалагдаад за цаашд энэ тухайн хувь хүн тал руу илүү их сонирхыг гэсэн үүднээс чамайг тэнцүүлсэн байгаа болохоор аль болох 20 дугаар шатндаа ороосоо гэж би бол хүсэж байна. Үнэхээр мундаг их ч юм аа хизээ дебют хийх вэ гинэ. За маш их баярлалаа. Гэхдээ би одоогоор бол угаасаа миний нас ч гэсэн явчихсан. Тэгээд миний ормоор байгаа SM гээд ормоор байсан одоо тэр SM гэдэг компани хэдийнэ шинэ ногтын хамтлаг гаргачихсан байгаа. Та нар харах юм бол энэ Hearts to Hearts гээд хамтлаг гаргачихсан. За миний хувьд болохоор би тэнцээд хэрвээ дебют трейни болсон бол хэрвээ трейни болоод аз тараа дебют байсан бол би энэ Hearts to Hearts гэдэг хамтлагт ингэж бэлтгэгдэх байсан. Миний хувьд ч тэр за тэгээ жоохон оройтцсан байсан. Мөн бэлтгэл жоохон дутуу байсны үднээс ер нь бол ингээд чатгаа ингээд айдол болох юм маань ер нь бол жоохон худлаа болж байгаа. Дебют хийн гэдэг бол ер нь бол болохгүй байх гэж бодож байна. За анх удаа л таныг үзэж байна. Үнэхээр их таалагдж байна. Таныг солонгос хэлтэй байх гэж бодоод топкийн шалгалтын тухай яриад өгөөч гинэ. За би бас солонгос хэлтэй топкийн 6 дугаар түвшинтэй гэсэн үг. За тэгээ солонгос суралцдаг болохоор би солонгос хэллийг болохоор Монголд 10 жилдээ 1 жил сурж агаад тэгээ солонгос дээрээ үргэлжлүүлээд хэлний бэлтгэл сураад тэгээд топ 6 5 аваад сургуультай ороод тэгээ саяхан топкийн маань оноо дуусаад дахин шалгалт өгөө тэгээ 6 авсан байгаа. Топкийн шалгалтын тухай одоо энэ дээр гэвэл бол амар урт зүйл учраас би ингээд тусдаас бичлэг хийж тавья гэж бодож байгаа. Энэ бичлэгийг үзээд топкийн талаар сонирхож байгаа хүн байх юм бол бас комент хэсэгт асуултаа үлдээгээрэй. Мөн Instagram руу маань орж ирээд дагаад би Instagram дээр ер нь аль болох монгол хэлнээс илүү солонгос хэлээр хөтэлдэг байгаа Instagram-а. Гэхдээ монгол хэлээр ч гэсэн хөтэлдэг л дөө. Солонгос хэл давмгайлсан. Тийм болохоор ер нь жоохон солонгос хэлээ тий ч юм уу хөгжүүлэе гэж бодож байгаа юм бол миний Instagram-ыг дах юм бол би солонгосоор жоохон хөтэлдэг шүү. За энд болохоор жоохон сөрөг комент орж ирсэн байсан байхгүй. Айдл болцсон юм шиг л гусч байна гэсэн. Угаасаа би болохоор би audition тэнцэн түүх гэж хэлсэн болохоос би айдол болсон түүх гэж бол хэлээгүй. Тийм учраас би аль болох над шиг ийм айдол болох хүсэлтэй тийм хүмүүст зориулаад энэ зөвлөгөө маягийн видео хийж байгаа болохоос яг би айдол болсон шүү гэж бол бичлэг хийгээг байгаа. Үнэхээр мундаг хүрхэн авьяаслэгч маань маш их баярлаа. За ингээд урмын комментууд ингээд магтсан комментууд бол маш их байсан. За тэгээд үнэхээр их баярлалаа та бүхэндээ. Ямар хамтлагт орсон юм бэ гинэ. Хамтлагт ороогүй. Би ч бас SM-д орох гэж байгаа. Тэгээ зөвлөгөө өгсөнд баярлаа гинэ. Амжилт хүсье. SM Entertainment-д монгол хүн орж болдгоо гэсэн яаж тэнцсэн бэ хахаха гинэ. Би бол SM-д яг монгол хүн гэж бол орсон. Тэгээл тэнцсэн байсан. Тийм болохоор яг монгол хүн орж болдгоо гэсэн юм бол байхгүй. Global audition дээр одоо өөрийнхөө иргэншлийг бичих үед Монгол гэдэг улсыг сонгож болохгүй байсан байж магадгүй. Би болохоор глобал аудишнд ороогүй. Би академигаар дамжуулж орж исэн учраас тэр үед тэгээд өөрийгөө Монгол гэд орж исэн. Яг монгол хүн орж болохгүй, тийм юм орж болохгүй гэсэн юм бол байдгүй. Ямар хэцүү эрдэнэ гинэ. Уучлаарай. Утгагүй би аудишн өгч үзэх гэж байгаа. Баярлалаа гинэ. За амжилт хүсье. Сайн бэлдээд мөн өөртөө ихтэй амжилттай ороорой. Хичээ бүжиглэж байхдаа дуугаа дуулахгүй гинэ. Ер нь бол бүжиг дуу хоёрын аль нэгийг сонгож орж болно. Гэхдээ ер нь ойрын үед болохоор ингээд хүүхдүүд амар ингээд сайн бэлдээд яг ингээд амьдаар дуулангаа бүжиглдэг болсон байлээ. Би бас ер нь сүүлд өгсөн аудишн дээр бас дуулангаа бүжиглж өгчээсэн. Сайн уу өөрөө хэдэн оных вэ гинэ. За би 2002 оных байгаа.
Үнэхээр хөөрх юм аа гинэ маш их баярлалаа. Ямар нэгэн хэл сурах шаардлагатай юу гэсэн байсан бас сурах ба шаардлагатай. Яагаад гэвэл тухайн хүн одоо энэ кастинг хийж байгаа хүнтэйгээ чи ингэж ойлголцох хэрэгтэй учраас чи тодорхой хэмжээний англи хэл ч юм уу. За англи байхгүй л их солонгос хэл ч юм уу. Ер нь аль нэг нь байх заавал шаардлагатай. Сайн байна уу? Камертайгаа яаж харьцаж сурах вэ? Нүрийн хэм маань жоохон тиймэрхүү болохоор заахан хэцүү тэгээд яаж камертайгаа харьцаж сурах вэ? Заавал хариулаад өгөөрэй гинэ. За камертай харьцаж сурах бол мэдээж олон удаагийн камераар өөрийнхөө нүрийг олон талаас нь бичиж үзэж тухайн одоо бичсэн видеогоо хянаад тэгээд миний одоо нүрийн хэлбэр зүүн талаасаа илүү дэжгүү гардаг юм байна. Эсвэл баруун талаасаа илүү дэжгүү гардаг юм байна ч юм уу. Тэрийг өөр нь тодорхой мэдээд авсан байхад бол чи өөрийнхөө нүрийн давуу болон сул талыг нуугаад тэгээ ер нь камер дээр илүү зөв төрхтэй гарах магадлал өндөр болно. Тийм болохоор аль болох маш олон талаасаа ингэж бичлэг хийгээд тэгээд тэрийг ингээ сайн хараад эндээс дэжгүй мэн гэж одоо мониторинг хийж сурсан дээр хаа гэж бодож. Хичээ би реплайн байхгүй юу? Тэгээд дуул сурах гээ та надад дууны хичээл зааж болох уу гэнэ. Би бас өөрөө сайн дуулдаг хүн биш болохоор яг ингээд мэрэгжлийн лаг хүн шиг дууны хичээл бол зааж өгч чадахгүй. Sorry. Солонгос хэл угаасаа сурсан байх хэрэгтэй юм болов уу? Цаанаас нь зааж өгдөг гэж байх уу гинэ. Яг сурсан байх ёстой бол биш. Сайн байна уу ч юм уу те намайг тэр гэдгээ би тэднастай гэдэг хэмжээний жоохон ярьдаг байвал зүгээр. За тэгээд ортаас мэдгүй ч юм уу ер нь бол мэдгүй хүмүүст бол солонгослын хичээл тусдаа ордог. Аудишн өгөхөд яг хаана бас тийм байх ёстой гэсэн юм байгаа байх тэр талаар бичлэг хийгээрэй гинэ. Би өмнөх бичлэг дээр хэлжсэн хагван уу актемд өгч болно. Тухайн аудишн зарлагдаад entertainment-ийн байрандийнхан бол тэнд тухайн зарласан байранд нь очиж өгөх боломжтой гэх мэтчлэн байгаа. За тэгээ ямар байхын ч гэсэн би өмнө нь бичлэгэн дээрээ одоо чинь хит тод өнгийн үрс болт юм ээ, тод нүрээр будах юм ээ, аль болох natural байсан дээр гэх мэтчлэн хэлсэн байгаа. За тэгээ түүний дараагаар тэгээд аудишндоо тэнцэн бол юуг л хуваараа блогийг л аллал явах үү. Close audition дээрээ тэнцээгөө гэд ярихгүй дээ гинэ. Дээрээ бас тодорхой хэлсэн би 2 дугаар шат хүртлээ тэнцээ гэд. Тэгээд би яг officially trainee бол болоогүй гэдгийг бол тодорхой хэлсэн байгаа. Хүмүүс болохоор намайг жоохон худлаа яриад байна гэд бодоод байсан. За би худлаа ярьжсэн бол ингээд бичлэгээ суухгүй байсан баг. YG Entertainment-д яаж орох вэ гинэ. Яаж орох вэ гэхээр бас ойлгохгүй юм л да. Ер нь бол бүх entertainment-д аудишн өгчл орох хэрэгтэй. Тийм байна. Та ямар хөөрхөн юм бэ? Дахин бичлэг хийвэл үзнэ. Би бас idol болохыг хүсдэг. Танд маш их баярлалаа гинэ. Маш их баярлалаа. Амжилт хүсье. Энд бас нэг юм комент байсан. Хөөх хийгч вэ? Би бас бүртгүүлээд 1-р сандаа тэнцээ. Одоо 5-аас 8 сард 5-аас 8 5 сарын 8-нд Солонгос явж 2-р сандаа орноо. Амжилт хүсье. Надад бас амжилт хүсээрэй гинэ. Маш мундаг байна. За тэгээ Монголоос манай айдл төрөл бас амар гоё байна. За тэгэхээр бүх хүчээ дайчлаад маш амжилттай ороорой гэж хүсье. Амжилт. Ер нь хідээс хідэн насанд авдаг юм болоо гинэ. За одоогоор бол миний хамгийн сая сүүлд харснаар 2005-аас 12 он хүртэл өгж болохоор байсан. Аав ээжийн зөвшөөрлийг авч байсан уу? Авсан бол яаж сайнаар тайлбарлаж авсан бэ? Зүгээр хүлээн авсан уу гинэ. За Монголд бол ер нь ийм K-pop training гэх юм соёл бол манай аав ээж үеийнхэн бол сайн мэдгүй байгаа шүү дээ. Тэгэхээр яг ингээ охин хүүхэд ялангуяа ийм болмоор юм гэх юм бол ер нь бол эн чинь маш олон өрсөлдөөн дундаас гарч ирж илдэг зүйл учраас маш хэцүү. Тэгээд энэ хэцүү зүйлийг бол аль болох Монгол аав ээжүүд бол зөвшөөрн ер нь монголч гэлтгүй аав ээжүүд зөвшөөрн гэдэг бол маш хэцүү сонголт байх. Миний хувьд бол ерөөсөө өмнө нь яг хөө хилжилсэн л та би одоо чинь Blackpink хамтлагт амар дуртай. Тэгээд зурагтан дээр Blackpink хамтлагийн дууг тавиал дагаж дуулж бүжиглээл аав ээж хоёртоо би энэ дөрвөн шиг энэ дуучин болмоор яа гэж хэлэхэд яг нөгөө жоохон хүүхдийн зүгээр юм хүсэл гэж бодсон юм шиг ингээд өхөөртөд өнгөрчээсэн баггүй юу. Энэс яг ингээд зөвшөөрөл авч орж байгаагүй. SM чинь Монгол хүнийг авдаг байсан юм уу?
гэдэг аахгүй юу. Эсэм одоо автгүй гэсэн юм би бол мэдэхгүй байна. Намайг ороход бол яг болж исэн. Тэгэл би тийм болохоор одоо тийг ороод тэгээд бүр тэнцсэн байна. Тийм болохоор автгүй бол биш юм шиг байна. За ер нь бол комментууд нэг иймэрдүү байна. Өнөөдрийн бичлэг ер нь бол нэг энэ түрээ дуусчих шиг байна. Магтсан комментууд маш их байсан болохоор магтснуудаа бүгдийн нэг бүрчил уншиж чадсангүй зүгээр ингээд ганц хоёрыг уншаад өнгөрлөө. За тэгээ ер нь бол жоохон магтсан комментууд маш их байсан болохоор надад маш их уран болсон. За тэгээд цаашдаа Солонгост ингээд амьдарч байгаа миний нэг өдөр ч юм уу Солонгосын их сургуулийн талаар Солонгост ямар ажил хийх боломжтой гэх мэтчлэн ингээд та нарт хэрэгтэй мэдээллүүдийг хүргэсэн блог хийхийг хичээж байгаа. Намайг subscribe хийгээд мөн миний инстаграмыг дагаад хүлээж агаарай. Тэгээд инстаграм дээрээ ч гэсэн маш гой зургнууд оруулахыг хичээдэг. Энэ бичлэгийг дуустал надтай хамт байсан маш их баярлалаа. За тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай.